Шинэ анимын Quantum Mongolia-гийн сонсогчдоо өнөөдрөөс эхлээд Quantum Mongolia номын тэмдэглэлийн болонтой болж байна. Сард нэг шинэлэг ухааны ном сонгож аваад үүнийгээ бичлэг болгоод та нартаа миний бие хүргэж авахлаа. Хамгийн гол нь би залхуурахгүй энэ чигээрээ яваад байвал та нар сар болон жилийн дараа гэхэд 12 номын талаар мэддэг болсон байна л гэсэн. За тэгээд эхний номоор болохоор бид The Future of the Mind буюу оюун ухааны ирээдүг гэдэг нэртэй Эрдэмтэн Мичио Какугийн номыг бид сонгож авлаа. За тэгээ ер нь энэ хөөрхөн буурал ах юу бичдэг вэ гэхлээр тухайн салбарт ирээдүйд ямар нээлт гарах гаднаа, ямар боломж хүн төрөлхтний хүлээж байна гэдэг талаар бичидгээрээ алдартай. Монголд болохоор ирээдүйн физик гэдэг номонд орчуулгадаж гарсан байдаг. Та нар сонирхож байвал уншиж болно шүү. За тэгэхээр өнөөдөр бид яах вэ гэхлээр тарих судлалын шинжлэх ухаанд ирээдүйд ер нь ямар нээлт гарах вэ гэдэг талаар олж мэдгэцгээе. Эхлээд нэг түүх ярьж өгье. 1848 онд Финис Гейж гэдэг нэг залуу төмөр зам дээр ажиллаж байхад нь дэлбэрэлт болоод мангар том хатаас толгоор нь зоогдсон тохиолдол гарсан юм байна. Зургийг нь хартаа. Нүүрэнд хөөрхөн бүтэн байсан бол амар хөөрхөн ах байгааз. Тэгээ ийм айхтар оцол гарсныг хараад хамт ясан хүмүүс нь сандраад шууд имж дуудсан юм байна. Хамгийн сонь ингэж гэмтэл авсан хэрнээ энэ ах үхээгүй бүр идэгрээд босоод ирсэн. Гэхдээ нэг өөрчлөлт гарсан нь хөвгөлтэй сайхан ааштай байсан нөгөө ах ослоос хоошоогоо ууртай хүүдэн хүний нэгэн болчихсон гин. Гэтэл миний эргэн тойрон толгоонд хадаас зоолгоогүй хэрнээ яагаад ийм хүүдэн хүндий хүмүүс байгаад идэв вэ? За ирж авах. Тэгээд 12 жилийн дараа нас барахад нь тархийг нь гаргаж ирээ судлаад үзсэн чинь Гейжийн тархины магна хэсэг гэж нэрлэдэг энэ хэсэгт их хэмжээгээр гэмтсэн байсан байна. Тэгээ одохоор дээр үед хүний зан авир зүрхнээс хамааралтай гэж боддог байсан үзэл энэ явдлаар үгүйсгэгдэж байгаа гэсэн. За тэгээд хуучин бол тархи судлахын тулд заавал хүний биеийг хүний хөгсөн хойно гаргаж ирээ судалдаг байсан бол харин өнөө цаг 9 шидийн тархи хэмжих MRI аппарат энэ төргээд олон төрлийн төхөөрөмж бий болсон. Тэгэхээр тэрэн дээр нэмэгдээд өөр ямар төхөөрөмж гарах гадна гэдэг бүгдээрээ одоо мэдэж авцгаая. Эхнийх нь олонгууд телепати буюу бодлоороо харилцах. Гэхдээ яг бодох юм бол бодлоороо харилцах юм бол амар товшин тий. Одоо нэг туршилтын талаар ярив. Хэрвээ та тэгээд цуснаас айдаг бол хэсэг зур дэлгэц рүүгээ битгий хараарай. За, яасан бэ гэхлээр саажилттай хүмүүсийн тархийг нь задлж хагалгаа хийж байх хооронд нь тархинд нь төхөөрөмж залгаад ECOG гэдэг скан хийх туршилтыг Калифорни их сургуульд явуулсан байна. Өвчтөд нь өөр үг хэлээд яг тэр үгийг нь хэлж яхад нь тарих ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэдгийг компьютер дээр бичиж авсан гэж байна. Нэг ясандаа бол тал бичиг бүтээсэн гэсэн үг. Одоо жишээ нь англи монгол хэлний тал бичигт олонгууд англиных нь ард монгол орчуулга байдаг шиг энэ дээр яасан бэ гэхлээр үг болгоных нь ард нь тухайн үгийг сонсон хүний тархины электродын үзүүлж байгаа хариу үйлдэл бичээстэй тал бичиг бүтээсэн гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд үг хэлэхгүйгээр тэр хүн өөрөө үг хэлэхгүйгээр өөрийн бодлоор шууд кодлон харуулах боломжтой болсон гэсэн байна. За, тус технологиг ашигласан бас нэг үнэн кул туршилтыг танилцуулъя. Тэрний юу юм гэхлээр сая л үгийг кодлж болж исэн те. Энэ удаа болохоор Миннесотагийн Mayo Clinic үсэг кодлж үзсэн гинэ. Өөрөөр хэлбэл үсэг харуулад үсгийг яг саяны аргаар сигнал болгоод кодлно. Тэгэхээр хүн дотор үсэг бодоход л тэрийн шууд компьютер дээр шивэгдээд гарнаа гэсэн үг. Энэ төслийн үр дүн бараг 100% гарсан гэж байгаа бас. Энэ технологи ирээдүйд харилцан яриаг чөрүүлэх чадaltaй болтлоо хөгжиж магадгүй. Гэхдээ ингийн тулд мэдээж хэдэн мянган үг, холбоо үг, өгүүлбэрүүдэд ажил шаардлага гарна. Гэхдээ бодит толчих юм бол боддоо сурвалжлагч, зохиолч гээд тийм бичгийн ажилтай хүмүүс л амар жарах гараад онгод ороод шууд шүлэн бэлэн гарч ирнэ л гэсэн. Тэгээ бас нэг зүйл байсан тэрний юу юм гэхлээр ганц үгэн дээр биш хөгжмөндөр бас энэ байх боломжтой гэж байгаа. Өөрөөр хэлбэл хөгжмийн зохиолч амандаа ля гэд аялахад тэрний шууд нот болоод л гарна гэсэн. За дараагийн бас нэг чухал салбар нь юу вэ гэхлээр ой тогтоолт. За өдөр хоол эзэн тухайга та нэг бодоод үзтээ. За би бодох юм бол жишээ нь 2 давхрын нэг ресторан нэг хүнтэй солонгос хоол идэж байгаа байхгүй юу. Тэгээ хүн ихтэй байсан, шугаантай байсан. Тэгээ солонгос хоолны амтлагч үнэрсэн. Тэгээ хоол боллоо гэд зөөхгүй болсон ч хоол нь аягүй хүнд би даахгүй байсан санаж байгаа. Ингээ бодонгууд миний 5 метрхүүгээр мэдэрсэн бүх мэдрэмжүүд нийлээд 1 мэдрэмж болж байгааз. Тэгсэн хэрнээ яадаг вэ гэхлээр хүний тархины
амигдала гэдэг хэсэгт нь сэтгэл хөдлөлтөй холбоотой хэсгүүд, харин үгнүүтэй холбоотой ой санамж болохоор чамархан хэсэгт хадгалагддаг юм байна. Өнгө болон бусад зурган мэдээлүүд болохоор тархины дагцны хэсэг, хөдөлгөөн, хүртгүүтэй холбоотой мэдээлүүд зулаан хэсэгт хадгалагддаг юм байна. За ийм замаар жимс ногоо оноо амьтан хүний биеийн хэсэг тоомоо гэд таны дотоож байгаа зүйлсийн 20 гаруй төрлүүд нь бүгд тархины өөр хэсэгт хадгалагддаг гинэ. За ой тогтоолтын талаар ярьж байгаа бол нэг дуртахгүй байхын аргагүй нэг кейс ангаах ухааны түүхэн тохиолдсон байдаг. Тэр нь болохоор Хенри Густав гэдэг залуу, тэр нь яасан гэхэлэр 9 наснда осолд орсон залуу юм байна. За тэгээд осолд орсныхаа дараа хэдэн жилийн дараа 25 нас хүрээд хагалгаанд ороод тэгээд тэр нөгөө ослынхоо дагуу осолд орсон бэртлийг эмчлээд амжилтаа гарсан ч гэсэн нэг алдаа гарсан. Тэр нь юу юм гэхлээр мэд заслын үеэр мэд засалчт нь андуураад тархины хиппокампус гэдэг хэсгээс нь зүсээд авчихсан гинэ. Хагалгын дараа зүгээр яасан юм шиг гэрнэ сайн анзаараад байсан чинь нөгөө Хенри юм тогтоож чадхаа байсан. Өөрөөр хэлбэл нэг шин юм тогтоож аваад хитгэн минутын дараа юу ч сонсоогүй юм шиг тархин хов болсон. Яг л чинь ийм мессежийн бокс шиг болсон гэсэн. Тэгээ өглөө хүнтэй мэдлэл тэр хүнтэйгээ өдөр нь бас анх удаа уулзж байгаа юм шиг мэдлэл юу эзнээ санахгүй, бүр юу эзэн эсгээд санахгүй болсон гэсэн. За тэгээд ийм амьдралаар амьдраад 82 наснда Хенриг нас барсан гинэ. Гэхдээ надад нэг зүйл амар сонио санагдсан юу вэ гэхлээр тэр хүн чинь 25 наснда ой санамжаа алдаг хүчтэй болж байгаа штэ. Тэгэхээр өөрийгөө 20-тай чигээр нь бодоод явж байгаа гэсэн. Тэгээд хөгшөрсөн хойноо өөрийгөө толонд харах болгонд нь өөдөөс нь хөгшин өвөө байнгут цочдог байсан гэжсэн. Миний хувьд амар сонио санагдсан. Гэхдээ харамсалтай нь Хенри ах тархинд дурсамж суулгах боломжтой болохоос өмнө Тэнгэрийн орныг зорьсон байт юм аа. Сая буруу салсан гэж бодсон уу? Үгүй ээ. Нэрнгээсээ компьютерт нөгөө файл хуулж байгаа юм шиг хүний тархинд мэдээлэл санаа суулгаж болдог болсон гэж байна. Яасан бэ гэхлээр 2011 онд Өмнөд Калифорни их сургууль харахны бүтээсэн ой санамжийг бичиж компьютерт буулгаж чадсан гэж байна. Гэхдээ нөгөө сая хэлсэн шиг ой санамж гэхлээр нөгөө тархины олон өөр хэсгүүдэд хадгалагддаг гэж хэлж байгаа тийм. Гэсээр нөгөө талаараа сая нөгөө нэг тархиныхаа хиппокампусаас эмчнэрийн алдаанаас болоод тайруулчихсан Хенри болохоор бүх ой санамж нэг газар хадгалагдаж болж ийн гэсэн бас нөгөө тал гарч ирээд байгааз. За тэгээд тэр туршилт яасан бэ гэхлээр эхлээд эрдэмтэд химийн бодис ашиглаад харахнуудын тодорхой нэг ой санамжийг устгаж чадсан гин. Хэрэг хүн дээр турших юм бол нөгөө цэгэр үстэй хичдэг хятаа шиг юм болох гээд байгааз. За дараа нь болохоор яасан бэ гэхлээр харахнуудыг ямар нэгэн үйлдэл хийж сурах үед нь харахнуудын тархинд электрод суулгаж агаад невронуудын үйл ажиллагаа компьютер дээр бичээд авсан. За нэг жишээ авчи зэ тэр нь яасан гэхлээр харах Рубик шоу эвлэл сурсан гэж ядъя л да. Мэдээ жишээ авч байгаа штэ эвлэл сураагүй. Тэгвэл Рубик шоу эвлүүлж байх үеийн тархины үйл ажиллагааг бичиж авсан гэх юм уу? За тэгээд тэгснийхэн дараа бүр гоё юм болсон. Яасан гэхлээр анх харахны зарим нэг ой санамжийг устгасан гэсэн штэ. Жишээ нь Рубик эвлүүлэх ой санамжийг нь устгаад буцаагаад нөгөө компьютер бичсэн ой санамжийг нь тархинд нь суулгасан чинь харахнууд нөгөө үйлдэлээ эргэн санах буюу Рубик шоу эвлүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр ой санамжийг ерөнхийд нь бол устгаад буцаагаа суулгаж чадсан гэсэн үг. Тэгээд харахыг Рубик шоу эвлүүлж чаддаг гэж бодчоо би жишээ авсан штэ. За тэгвэл хүмүүс чинь ингээд амар гоё бичлэг хийгээ мэдээлэл өгөнгүүд ганц алдаан дээр нь хахаараад үлдсэн гоё юм ин тэрийг л яриад байгаа байхгүй ямар урамгүй. Тэгээрээ за. За хамгийн сүүлд нь болохоор бүгдээрээ зүүдний талаар ярив. За нэг зүүд ерөнхийдөө бол 5-аас 20 минут үргэлжилдэг. Тэгээ өдөр тал дундчаар хүн 2 цаг зүүдэлдэг гэж тооцд юм байна. Тэгэхээр яг тэр цагаар нь тооцоод үзэх юм бол бид нэр амьдралынхаа 6 жилийг зүүдэлж өнгөрөөдөг гэсэн. Тэгсэн хэрнээ би бол жишээ нь сэрэнгүүтээ шууд мартчихдаг тайпны хүн. Тэгэхээр зүүдээ бичиж болдог бол би бүр ихнээс нь үзэхээсэн гэж айгүй улан бодож исэн. Яг тэрний талаар одоо бүгдээрээ ярих болно. За зүүд зүтлэх үед болонгууд тархины зурган мэдээлэл хүлээн авдаг хэсэг маш идэвхтэй. Харин үнэр амт хүртгүүн хэсгүүдийг хариуцдаг хэсэг бол бараг унтаа адилтай байд юм байна. Бас нөгөө ой санамж байдаг хэсэг болохоор идэвхтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг
өглөө одоо өдөр уулзсан хүн ч юм уу өдөр ярьжсэн зүйлээ шүн зүудлэг нь тэрнтэй холбоотой гэж магадгүй байх нь. Бас дээрэс нь бид нар нөгөө стресстэд ч юм уу нэг юм жоохон санаа зовцсон үедээ аимшигын зүүдлэх магадaltaй яагаад гэдэг штэ. Тэр нь яа гэвэл гэхэлэр сэтгэл хөдлөл удирддаг хэсэг нь бас зүүдэлж байх үед идэвхтэй адилжаатай холбоотой гинэ. За тэгэхээр ерөнхийдөө зүүд гэдэг бол зурган мэдээллийн шинжтэй байдаг гэсэн үг байна тийм үү? Тэгэхээр ирээдүйд хин нэгний зүүдийг шууд одоо камерт буулгаж байгаа юм шиг харьяа гэх юм бол унтаж байгаа хүн ретина буюу нөгөө нүдний торлог бүрхэмжид ирж байгаа мэдээллийг шууд харуулах линз зүүхэд л болох юм байна. Өөрөөр хэлбэл тэр линз нь ирж байгаа зурган мэдээллийг шууд компьютер руу оруулаад компьютер нь тэрийг боловсруулад бидэнд зургаар харуулах боломжтой гэсэн үг. За энэ бол бараг тун утгагүй бий болох боломжтой технологиуд нэг. Алсын ирээдүйд бидэрт юу байх боломжтой вэ гэх юм бол одоо унтаж байгаа хоёр хүн байгаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт тэр хоёр хүний тархийг MRI сканерт холбоод тэгээд тэр хоёрын зүүдийг нэгтгээд нэг болгогч бас ирээдүйд магадлал байгаа юм байна. Тэгэхээр бүр юу инсепшн маягийн болох гээд байгааз. За тэгээд энэхүү намыг зохиосон бичсэн хүнийг хүмүүс болохоор хитрхи өөдрөг ирээдүйн талаарх бодлууд нь бүр байх боломжгүй гэж амар их шүүмжилдэг. Харин миний хувьд болохоор хэдэн 10 жилийн өмнө гэхэд л компьютер асар том бүр 2-3 өрөөг эзэлсэн мангар том төхөөрөмж байсан шүү дээ. Тэгэхэд одоо би энийг хуцаараа бичиж сууж ин гэхлээр технологийн нээлтэнд бол боломжгүй зүйлс айгүй зөвхөн байдаг болов уу гэж бодож байна. За ингээд техникийн тэмдэглэлд дуслаа. Дараагийн бичлэг болох. Тэгээд дараагийн бичлэг болтол энэ дээр яамаар байна юу өөрчлөлмөр гэдгийг сайхан та нар сэтгэлээр үлдээгээрэй. За баярлаа.